Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн. Сэлэнг аймгийн Ушаа сумын эдийн компани талбай дээр бид бүхэн байна. За манай компани бол төмсний үр үйлдвэрлэдэг төрөлх аж ахуйн нэгж. За бид 2018 оноос хойш Биоундар компанитай хамтран ажиллаж байгаа. 900 гектар гуматын бордог бол анх бид туршиж ясна. Одоо сүүлийн үед бол биостим биогийн гэж бордог бол бид хэрэгжилж байгаа. Анх хэрэгжилж явахд бол бид бол төмсөн дээр бол туршлага маягаар 2 жил үзсэн. 2019 оноос 5 жил өмнөөс бол яг үйлдвэрлэлээр бид яг тариалж байгаа бүх талууд бол хэрэгжилж эхэлсэн. За юуны хувьд гуматын хувьд бол эднийх бол дотроо бол 18 төрлийн микроэлементтэй тийм бордоо юм байлаа. Энэ гуматын бордоо бол хэрэглэхэд бол одоо тундас үүсдэггүй гад бол 2 литр нормоор бол хийгээд явах хэрэгтэй. Ингэж энэ хоёр одоо бидний бол туршсан бидний бол харснаар бол энэ үе шатад нь ингээ хийгээд өгөхэд бол ерөөсөө ямар ч муу төмсний ургацыг бол нэг 7-оос 10 одоо тонн буюу 80-аас 100 центнерээр бол нэмэгдүүлж байна. Энэ бол одоо сүүлийн 5 жилийн одоо бидний одоо судалгаа дээрээс нь бидний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас бол ингэж ерөнхийдөө бол мэдэгдэж байгаа. Шинжлэх ухаанд